Их сургуулийн зэрэг эзэмших нь таны амьдралдаа хийх хамгийн том хөрөнгө оруулалтын нэг үзье. Цаг хугацаа, мөн амьдралын тэн 4 жил. Тэгвэл тэрхүү хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр өгөөжийг хэрхэн хүртэх вэ? Таамаглаж болон зөвхөн хүсэж сонирхсоо дагах нь баг зэргийн өрөөсгөл юм. Өнөөдөр бид бодит тоо баримтаар танд тогтмол өндөр цэцэн, ажилгүйдлийн бага түвшин, мөн цэцэглэн хөгжих карьерийн ариун боломжийг олгодог их сургуулийн шилдэг 10 мэрэгчлийг танилцуулах болно. Энэ бол таны амжилттай бөгөөд ирээдүйд баталгаатай карьерийн тань хөтч юм. Жагсаалтаа ихсүүлэхийн өмнө амжилттай гэдэг үг чухам ямар утгатай вэ гэдэг тухай ярилцгаая. Бидний өнөөдөр ярих зүйл нь миний хувь хүний үзэл бодол юм уу таамаглаж ороогүй хэрхэн зүйтэй. Мөн энэхүү судалгаа нь зөвхөн монголчууд биш дэлхийд дахныг хамарсан судалгаа гэдгийг хэрхэн зүйтэй хаа гэж бодож байна. Бидний хэрэгэлсэн судалгаанууд нь эдгээр мэрэгжлийг дараах 4 гол үзүүлэлтэнд үндэслэн эренбэлсэн болно. Нэгдүгээрд өндөр орлого олох боломж. Энд сургуулаа дөнгөж төгсөөд авах анхны цалин мөн карьерийн дунд үеийн өсөлтийг хоёулангийн харгалзаж үзсэн. Хоёрдугаард ажлын байрны баталгаа. Энд ажилгүйдлийн түвшин харьцангуй бага байдаг мэрэгжлүүдийг хамруулсан байгаа. Гуравдугаарт ирээдүйн өсөлтийн төлөв. Энд ирэх 10 жилд хумигдах бус харин өргөжинд хэлэхээр тооцоологдсон салбаруудыг авч үзсэн. Ингээд хэдүүлээ жагсаалтаа ихсүүлцгээе. Манай жагсаалтын 10 дугаар байрыг барилга хот байгуулалтын инженер мэргэжил ихсүүлж байна. Бидний зөрчдөг замаас эхлээд амьдардаг барилга хүртэл барилга хот байгуулалтын инженерүүд орчин үеийн нийгмийн тулгуур багныг бүтээдэг. Энэхүү суурь хэрэгцээнд ажлын байрны өндөр баталгааг хангадаг. Төгсөгчид өндөр агны цалинтайгаар ажлын гараагаа эхэлж өөрсдийн хийсэн ажлын бодит үлдэцтэй үр дүн нүдээр үзэх боломжтой карьертэй болдог байна. 9-р санхүү орж байна. Санхүүгийн зэрэг эзэмших нь мөнгөний ертөнц буюу корпорацийн санхүү, хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн төлөвлөлт зэрэг салбар руу шууд нэвтрэх гарц юм а. Энд орлого олох боломж асар их бөгөөд гүйцэтгэлийн урамшуул нь ихэвчлэн карьерийн дунд үеийн цалин онцгой өндөр түвшинд хүргэдэг. Энэ бол аналитик сэтгэлгээ сайтай хүмүүст зориулсан эрсдэл өндөртөж өгөөжихтэй салбар билээ. 8-р сувилхуу ухаан орж байна. Амжилт гэдэг зөвхөн мөнгөний тухай асуудал биш, харин эрэлт хэрэгцээ тогтвортой байдалтай ч мөн холбоотой. Хүн амын насжилт эрүүл мэндийн салбарын дэвшлийн үед сувилагч нар урьд өмнөхөөсөө ч илүү чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Энэхүү мэрэгчлэл нь бараг баталгаатай ажлын байр, тогтвортой орлого, мөн өдөр бүр хүмүүсийн амьдралд бодит хөв нэмэр оруулж буй гэх гүн гүнзгий сэтгэл ханамжийг олгодог. 7-р өндөр нарийн мэргэжсэн ашиг орлоготой салбар болох актуарын шинжилгээ ухаан буюу түүний ойрын төрөс болох статистик орж байна. Эдгээр мэргэжлүүд бол даатгал санхүүгийн салбарын тархин бөгөөд математик тоо баримтыг ашиглан эрсдлийг удирддаг. Хатуу шалгууртай салбарт бол төгсөгчдийн тоо цөөн, өрсөлдөөн бага байдаг тул энэ ур чадварыг төгс эзэмшсэн хүмүүс онцгой өндөр цалин авдаг. 6-р байранд инженерийн хамгийн өргөн цар хүрээтэй олон талын ашиг тустай салбаруудын нэг болох механик инженер орж байна. Робот техник, автомашин үйлдвэрлэлээс эхлээд агаар сансрын салбар хүртэл механик инженерүүд хөдөлдөг бараг бүхий зүйлийг зохион бүтээж угсардаг. Энэхүүс гайхалтай олон тал чадвар нь тоо томшгүй олон салбаруудын үе хаалгыг нээж улмаар тогтвортой хүчтэй эрэлт хэрэгцээ болон өндөр цалин баталгаажуулдаг. Манай шилдэг тавд эдийн засаг мэргэжил орж ирлээ. Эдийн засаг нь зөвхөн мөнгөний тухай судалгаас илүүтэй хүмүүс хэрхэн шийдвэр гаргадаг тухай судалдаг ухаан юм а. Энэхүү хүчрхэг аналитик сэтгэлгээний арга барил нь зөвлөгөө үйлчилгээ, өгөгдлийн шинжилгээ, нийтийн бодлого, санхүүгийн салбарт маш өндөрөөр үнэлэгддэг. Энэ нь таныг шүүмжил сэтгэлгээнд сургадаг тул нийгмийн шинжилгээ ухааны салбар дахь хамгийн уян хатан ашиг орлоготой мэргэжлүүдийн нэг болгодог байна. 4-р цахилгааны инженер орж байна. Энэхүү мэргэжил нь бидний орчин үеийн ертөнцийг эрчим хүчээр хангадаг. Цахилгааны инженерүүд хамгийн жижиг микрочипээс эхлээд тэд амнсан эрчим хүчний сүлжээ хүртэлх бүх зүйлийг зохион бүтээдэг. Технологи хөгжихийн хэрээр тэдний электроник харилцаа холбоо компьютерийн салбар дахь мэргэжлийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж өндөр цалин болон хамгийн сүүлийн үеийн карьерийн боломжуудад хүргэдэг байна. Тэгэхээр манай хүрэл медалийг эмзүү ба эмзүүн шинжилгээ ухаан хүртэж байна. Энэ бол ороход өндөр босготой салбар бөгөөд ихэвчлэн эмзүүн докторийн зэрэг шаарддаг. Гэвч тэрхүү хөрөнгө оруулалт нь эрүүл мэндийн салбар дахь нэн чухал үүрэг ажилгүйдлийн туйлын бага түвшинтэй хосолж боломжит хамгийн өндөр бөгөөд тогтвортой орлохоор үр дүнгээ өгдөг.
Дид байр буюу 2 дугаараар нь химийн инженер орж байна. Инженерийн салбарууд дундаас хамгийн өндөр цалинтай тооцогддог эдгээр мэрэгчлэнүүд нь түүхэн эдийг үнцэнтэй бүтээгдэхүүн болгон хувиргах томоохон хэмжээний процессуудыг зохион бүтээдэг. Эрчим хүч, эм зүгээс эхлээд хүнсний үйлдвэрлэл хүртэл тэдний ажил нэн чухал бөгөөд ажлын анхны өдрөөсөө дээд зэрэглэлийн цалин авдаг. Тэргүүн байранд гайх зүрхгүйгээр компьютерийн шинж ухаан орж байна. Програм хангамж дээр цогцолсон өнөөгийн ертөнцид энэ мэрэгчлэр төгсөгчд бол ирээдүйн архитекторууд юм. Хэмэл оюун ухаан, програм хангамж хөгжүүлэлт, кибер аюулгүй байдал зэрэг салбаруудын асар их эрсд хэрэгцээний ачаар энэ мэрэгчлэл нь хамгийн өндөр анхны цалин, хязгааргүй өсөх боломж, мөн дэлхийн айс ч улсад ямар ч салбарт ажиллах уян хатан нөхцөлийг олгодог. Энэ бол 21-р зууныг тодорхойлогч мэрэгжил юм аа. Ингээд амжилттай карьерийн тань хүчрхэг гарааны цэг болж чадах 10 мэрэгжлийг танилцууллаа. Гэвч нэг зүйлийг сануулж хэлмээр санагдлаа. Мэрэгжил өөрөө бол энэ томьёоны зөвхөн нэгэн хэсэг юм. Эдгээр салбаруудын арилдаж амжилтанд хүрэхин тулд танд хүсэл тэмүүлэл, суралцах чин хүсэл эрмэлзэл, мөн дадлаг болон төслүүдээр дамжуулан бодит туршлага хуримтлуулах шаардлагатай. Хамгийн амжилттай яваа мэрэгчлэнүүд ур чадвараа дээшлүүлэхээ хизээ зогсоодоггүй. Таны эзэмсэн зэрэг бол хөдөлгүүр. Харин та өөрөө жолооч юм. Тиймээс зөвхөн өндөр өгөөж амлаа зогсохгүй, таны сониуцсан хөдөлгөж өсөж хөгжихэд тань сорилт болох замыг сонгоорой. Ухаалгаар төлөвлөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөж, өөрөөрөө бахархах ирээдүгөө бүтээгээрэй.